Шинэ 7 өдрийн мэнд сайхан амжилт өрхөн үзэгчтэй Монголын мэдээлэл сувгийн бэлтгэрдэг цагийн урд мэдээлэл хэлбэрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бүгд найрамдах хятад улсын өвөр Монголын өртөд засах орны хөгжил шинтгэлийн хороо бомбын албаны зөвлөл 11-р сарын 4-ний өдрийн шийдвэрээр манай улстай холбогддог сэхэ ганц мод 100 хатвчийн бомбын хураамжаа энэ сараас эхлэн нэмэхээр болсон байна. Хураамжийг зөвхөн манай улсад нэмээгүй Оросын албаны улстай холбогдох бомбууд ч мөн нэмсэн гэсэн мэдээллийг гадаад харилцааны яамнаас өнөөдөр өглөө. Манай улс 46 бомбоор бараа бүтээгдэхүүнээ 2 хөрш рүүгээ экспортлдог. Үүнээс 13 нь бүгд найрамдах хятад ард улстай холбогддог. За нүүрсний экспортын гол гарцууд болох гашуун сухад, шивээ хүрэн, бичгтийн бомбуудаас авах хураамжийг нэмж байгаа юм байна. За өмнө нь тонн нүүрснээс 5.2 юан авдаг байсныг 8 юан болгосон. Нэг машинаас 10 юаны хураамж шинээр авдаг болж байгаа гэсэн мэдээллийг гадаад харилцааны яамны хөлийн хилцээний дарга Гамболд хэлж байна. Бид бол албан ёсоор бол одоо ингэж бомбын хураамж нэмж байгаа талаар бол хятад улсын талаас бол мэдээлэл аваагүй. Холбогдох одоо их сурвалжууд одоо дээрээс бол бид энэ мэдээллийг бол олж үзсэн. За ингээд бол одоо энэ мэдээллийн дагуу бол одоо цааш нь одоо лавшруулж одоо ажиллах юм үйл ажиллагаа явагдаж байна. Холбогдох одоо дипломат төлөөлөгчийн газар болон одоо консулуудаа өөргөө өгсөн ингээд ажил явагдаж байгаа. Хилцээрээр юмнууд бол явагддаг. Тэгэхдээ дотооддоо авагдаж байгаа арга хэмжээгээс бол бид нар бол нөгөө талаа бол мэдэгдэх тийм шаардлага бол байдгүй. Ер нь бол хэлийн бомбын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахын тулд заашгүй хөрөнгө оруулалтын шаардлага байгаа. Ийм шаардлага ч гэсэн манайд бол дотооддоо бол байгаа. Хятадын талаас 3 бомбын хураамжаа нэмэгдүүлсэн нь манад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хүнд тусна гэсэн тооцоо гарсан. За тухайлбал жилдээ зэсэнд 12 сая Америк долларын нэмэлт төлбөр төлөхөөр байгаа юм байна. Ер нь бол гашуун сухад бомб дээр бол нийтдээ Монголын талдаа бол 12 одоо гарцвэ. Би гарцгаа хэлчихье тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол 5-5-аар нь тооцох зэрэг бол 6-6-аар нь тооцох зэрэг бол 6 гарцаар гаргаа 6 гарцаар оруулж ирнэ л гэсэн үг. Ер нь бол тийм зарчмаар яригдсан бэ. Энэ дотроос бол оюу толгой бол нэг гарцыг тусгаалan өөрсдөө эзэмшдэг. Тэрүүгээр оюу толгой нэртэй бүх бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ бол тэрүүгээр гарч байгаа. Зэсийнх нь байж болно байна уу? Тийм ээ. Бусад одоо хүнс тэжээлийн юм байна уу? Бүгд тэрүүгээр гарч байгаа. Тэгэхээр бол Монголын талдаа бол наач асуудал байхгүй. Манай улсын хувьд бараг бүх түүхийн идэ хятадын бомбуудаар гаргадаг. Тиймээс асуудлыг нааштай шийдээсэ гэсэн хүлээлт үүсэж байгаамаа. Нүүрсний экспортыг нэмэгдүүлж болдоггүй гол асуудал нь төмөр зам. Тэгвэл нарийн сухад шивээ хүрэн чиглэлийн төмөр замыг хувийн хвшлийнхэн барихыг ерөнхий сайд дэмжлээ. Төмөр зам барих гээд олон жил шийдэж чадаагүй асуудлыг хувийн хвшлийнхэн ганцхан жилийн дотор гүйцэтгэх боломжтойгоо ерөнхий сайдад дуулгасан байна. Өмнөгов аймгийн 3 тис сум нь манай улсын нүүрсний томоохон айсав газар. Тусгамын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 6 уурхай жилдээ 32 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Гэхдээ хэлийн бомбын автомашин тээврийн хүчин чадал 11 сая тонн байгаа. Дэд бүтцийн ийм хүндрэлээс шалтгаалж урд хөрш рүү хангалттай хэмжээний нүүрс нийлүүлэх боломжгүй байна. За тэгвэл нарийн сухад шивээ үрэн чиглэлийн 47.8 км төмөр замыг Монголын төмөр зам барих уу эсвэл хувийн хвшлийнхэн барих уу гэдэг нь тодорхойгүй байсныг ерөнхий сайдын хүү шийдвэрлэсэн. Баяжуулаад тэгээ эцсийн хэрэглэгч яг ангийн өдөр явчих байхгүй. Тэгвэл хорогдол байхгүй. Нөгөө нүүрсний чанар ч өөрчлөгдөхгүй. Тэгээд үн цэнтэй бүтээгдэхүүн болчих. Төмөр замыг эхлүүлэхийн тулд бол засгийн газар бол бодлогынхоо асуудлуудыг бол яарлаа засгийн газараар хилцүүлээд тэгээ их хурл өргөн барьж нэгдүгээр цэргийн асуудал шийдэх хэрэгтэй. За хоёрдугаарт бол энэ замыг бол хил охтлох цэгийг бол одоо холбох цэгийг бол хятадын талд холбох цэгийг бол бид нар бол манай хоёр улсын гадаад яам бол тохирцсон. Португал үйлдэгдсэн байж байгаа. Монголын алт компани бүгд найрамдах хятад ард улсаас 35 кВт шугамаар 6 мегаватт хүртэл цахилгаан өгч байна. За 3 тисээс гадна ноён сэврээ сумдыг эрчим хүчээр хангадаг. Импортын цахилгаанд жилдээ 4-5 тэрбум төгрөг төлдөг. Тиймээс Монголын алт компани 4 жилийн өмнө 3 блок нийтдээ 195 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг гаргажээ. За 3 блок ашиглалтанд орсноор манай улс эргээд бүгд найрамдах хятад ард улс руу эрчим хүч экспортлох боломж болох юм байна. Шинжэнс баян өндрийн нөгөө алтан 100 модны ордууд гээд тэд нар ерөнхий эдийн засгийн хэрэглэлтэнд ороод эхлэх юм бол нэлээд хэрэглээ бий болох юм. Шмар ойлгож шиг юмнууд дуулаад байгаа шүү дээ. Сүүлийн ер нь бол нэлээд алтцэс полиметалын орд. Хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байгаа үед
бас энэ компаниуд мөнгө босгоод гадны хөрөнгө оруулагч орж ирэх үед бол бас энэ тодорхой хэрэглээ бий болно гэсэн энэ цахилгаан худалдаа авах гэрээг нь бас хийгээд одоо яам бол бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллаж ээж энэ хөрөнгө оруулалтын өрөө босох юм учраас бол энэ чиглэлийн дэмжлэгийг л гол нэлж байна. Өмнгийн говийн элс компани овоо толгойн уурхайд нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж байгаа. Ажлын явц нь 70% байгаа юм байна. За манай улс нүүрсний экспортынхон 50% нэмтрүүлдэг шивээ өрөн бомтын ойролцоо нүүрсний уурхаанууд дээрх ажлаа бодиттой хэрэгжүүлснээр олон сайн үр дүн гарах юм а. За жишээ нь нүүрсний үнж өснө, улсын төсөвт орох мөнгөний хэмжээ ч нэмэгдэж олон зуун монгол хүн ажлын байртай болно. 560 хүнтэй ажлын байраа нэмэгдүүлэн 150-аар нэмэгдэнэ. Энэ угаах үйлдвэр дээр бол үндсэндээ нэг 3 ээлжээр бол нэг 35 хүн ажиллах юм. Эхний ээлжинд мэрэгчлүүлэлтээр ирээд тэгээд бид нар цагаан сарын дараанаас ингээ ашиглалтанд ороод угаагаад эхлэх юм аа. Өмнө говийн 3 тэс сумаас мэдээлэлээ бид хүргэж байна. Тэгэхээр нүүрсний салбарт бол бид нэгдсэн нэг үнийн бодлоготой байх ёстой. За компаниуд энэ асуудал дээр хоорондоо ойлголцох ёстой. Хэрвээ ойлголцож чадахгүй л төр оролцоно гэсэн хатуухан байр суурийг ерөнхий сайд илэрхийлсэн юм а. Өмнө говийн цогццын сумын нутагт 12 дугаар сарын 2-оос 3-ны өдрүүдэд болсон газар хөдлөлтийн талаар Монгол Улсын шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийлээ. Цогццын дэх газар хөдлөлт олон удаагийн давтамжтай байсан нь өмнө нь төдийлөн тохиолдож байгаагүй үзэгдэллоо гэж мэргэжлийн байгууллагын үзэж байна. За Монгол Улсын шадар сайдын ажлын албанд орон нутгаас ирүүлсэн мэдээлэлээс үзвэл 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Өмнө Говь аймгийн Цогццын сумын нутаг дэвсгэр дэх 5 толгойн нүүрсний ордын уурхаан төвөөс 6-аас 10 км зайд 1-ээс 3.7 магнитудын хүчтэй 20 гаруй удаагийн газар хөдлөлт болсон байна. За газар хөдлөлтөд холбогдуулан Цогццын сумын хэмжээгээр сүүлийн 2 хоногийн туршид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж аюул эрсдлээс ард иргэдийг хамгаалахад чиглэсэн зохицуултуудыг хийсэн гэж Монгол Улсын шадар сайдын зөвлөх үйлс төгөлдөр тайлбарллаа. За тэгээд цахилгааныг хязгаарласан. За Өгөөмөр багийн Цэн хорооллын 11 дугаар байрны 550 өрхийн одоо 1100 иргэдийг Цогццын сумын Цагаан Овоо багийн цэнгэлтгийн хажууд цуглуулсан байна. Тэгээд иргэдийг одоо газар хөдлөлт болохоос урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээнүүдийг бол цаг тухайн. За тэгээд иргэдийг Сирст багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайч хотхны айл өрхүүдэд бол аваач байрлуулсан байгаа. Мөрөөдөл сургуулийн дотор байрны 44, за Борын нэрэмжит ерхий боловсролын сургуулийн дотор байрны 38 нийт 82 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байгаа. Эрдэнэс тавталгаа компаниудаа гэр кемп байдаг. Тэр гэр кемпт байрлуулсан байгаа. За сум дундын эмнэлгийн 31 өвчтөн гадуур гаргаж сумын цахилгааныг хязгаарлан сумын нутаг дэвсгэрт байрлах энержи ресурс Эрдэнэс тавталгаа компаниуд болон сумын төвд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригдсан байгаамаа. За тэгээд иймэрхүү арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллалаа. Өмнө Говь аймгийн Цогццын сумын газар хөдлөлтөөс хамаарч ямар нэг хохирол учраагүйг шадар сайдын ажлын алба мэдээлж байна. За одоогоор Цогццын суманд өндөржүүлсэн бэлэн байдлыг нь цуцлаад байгаа юм а. 2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдаж байсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ. Ингэснээр 5020 малчин өрхийн данс нь 707 сая төгрөгийг шилжүүлсэн байна. 2015 онд малчид дотоодын үйлдвэртээ бэлтгэн тушаасан ноосондоо 18.6 тэрбум, харин арь ширэндээ 8.5 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Хоршоондоо нэгдэж чадаагүй эсвэл бүртгүүлээгүй байсан 5,000 гаруй малчин энэхүү урамшууллаас хоцроод байсан бол тэдний урамшууллыг өнөөдөр малчин төс бүрийн дансанд шилжүүлсэн гэж хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Мөн тухайн үед данс буруу гэсэн шалтгаанаар урамшууллаа аваагүй байсан 209 малчны 27.7 сая төгрөгийг удахгүй шийтгэр болсон байна. Бэлтгэн нийлүүлэгчээрээ дамжаад үйлдвэрүүд бол авч байна. Энийгээ бол одоо манай холбоон дээр энэ үйлдвэрийнхээ нийт мэдээллүүдийг одоо нэгтгээд яам руу мал хамгаалах сан руу явуулдаг. Мал хамгаалах сан хөдөөнөөс одоо хөдөөний мал үржлийн тасаг, сумын аймгийн одоо хөдөө аж ахуйн газраар дамжигдаад баталгаажаад тэгээд мал хамгаалах сан дээр нийт дүнгээрээ хоёр талаасаа ирээд баталгаажаад ингээл одоо яг малчинд өөрт нь орж байгаа юм мөнгө. Өнөөдөр зах зээлд 1 кг ноос 600-аас 900 төгрөгийн үнэтэй. Малчид энэ үнээр дотоодын үйлдвэрүүдэд өгөөд үүн дээрээ нэмж хон тэмээний ноосонд 1000-аас 2000 төгрөг, хоньны нэхэнд 3000 төгрөг, үхэр хадууны ширэнд 15000 төгрөгийн урамшуулал авч байна. Одоо Монгол улсын хэмжээгээр 25,000 тонн ноос бэлтгэж байна л да.
За энэс бол нэг 20 гаруй мянган тонны үндсэндээ үндэсний үйлдвэрүүд бол авчиж байна. За эндээс за ямар ч үс нэг 40% нь бол эцсийн бүтээгдэхүүн болгочод байна бид нар хэвс тийм ээ эски за сүлжмэл дооц хийгээд сүлжмэл бүтээгдэхүүн хийж байна. Үндэсний үйлдвэрүүдтэй түүхийн эдэд тушаасан малчдад урамшуулал олгож эхэлснээр энэ төрлийн аж ахуй эрхлэгчдийн тоо 5 дахин нэмэгдсэн судалгааны дүн байна. Цаашид засгийн газар энэхүү урамшууллын бодлогоо 4-5 жил үргэлжлүүлж түүхийн эдийн нөөцөө алдахгүйгээр барьж чадвал арь шир носон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөл дээрээ босно гэж үзэж байна. 2016 оны буюу одоогийн энэ оны ноосны төсөөллийг та бүхэнд хэлэх юм бол 100 мянган орчим малчинд 24 төгрөгийг олгохоор ийм одоо тооцоо гарсан байна. Тэгэд ирэх он гарч ид санхүүжилт нь одоо шийдэгдэх юм бол энэ урамшуул бол ирэх онд малчтад олгогдно. Урамшуул нь малчид үндэсний үйлдвэрлэгчдэд үр ашгаа өгөхөөс гадна малын бүтцэд чухал нөлөө үзүүлж байгааг мэрэгчлэтнүүд хэлж байна. Ноосны урамшуулал хонь ямааны сүргийн бүтцийг зөв болгох хандлагатай болгосон, хонио хөржүүлээд өсгөөд байвал урамшуулал аваад байх юмаа гэдгийг малчид ойлгосон гэж байна. Баллидын ханшийн өсөлт эдийн засгийн нөхцөл байдал болон иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар бид өнөөдрийн сэдв болгонгаараа хөндөж байна. За орой минь би сэтгүүлч Батбаяр байна. Орой минь түргээ сэтгүүл Санчирмаа. За валютын ханшийн өсөлтийн талаар ярихдаа бол хамгийн энгийн жишээнээс эхлэе гэж бодож байна л да. Тэгээ бидний авдаг цалин энэ одоо бидний цалинд бол энэ валютын ханшийн өсөлт одоо хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ талаар ямар мэдээлэл? Сүүлийн 4 жилийн валютын ханш савлгаатай байсан үеийг долларын ханш одоо цалинд хэрхэн нөлөөсөн талаар бид бас тодорхой хэмжээний харьцуулт хийж үзсэн л дээ. Тэгэхээр долларын ханш бол 2012 онд 1 ам доллар нь 1350 төгрөг байсан. За харин 2016 онд 1 ам доллар нь 2475 төгрөг байсан. 2016 онтой харьцуулахад бол 4 жилийн дотор долларын ханш 1125 төгрөгөөр өссөн юм үзүүлэлт гарч байгаа юм. Тэгвэл дундаж цалин буюу 600 мянган төгрөгийн цалинтай иргэнээр үүн дээр жишээ авъя. 2012 онд 1350 төгрөг байхад 444 долларыг авдаг байсан гэсэн үг. Хэрвээ 600 мянган төгрөгийн цалинтай байсан бол за харин 2016 онд энэ цалин огт одоо өсөж буураагүй тохиолдолд 242 доллар болж буурсан. За нэг үгээр хэлбэл долларын ханш чангарснаар 4 жилийн хугацаанд нэг иргэний цалин бол 495 буюу одоо 500 орчим мянган төгрөгөөр буурсан юм үзүүлэлтэн үүнээс харагдаж байгаа юм. Тэгэхээр яг энэ бол ерөнхийдөө иргэдийн хэдийгээр цалин мөнгө бол зөвхөн төгрөгөөр харахад бол ямар ч өөрчлөлт ороогүй юм шиг үр дүн боловч за долларын ханшийн зөрүүтэй харьцуулахад ийм дүн гарч байгаамаа. За. Тэгээ ерөнхийдөө бол дундаж цалинтай нэг иргэний нуруунд дээр л 500 мянган төгрөгийн одоо энэ алдагдал бууж байна гэдэг бол бас үнэхээр анхаарал татах юм тоо үзүүлэлт байна. За энэ нөхцөл байдал нь бол одоо яг иргэдийн худалдаа авах чадвар болон иргэдийн жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд одоо хэрхэн нөлөөлж байгаа бол яг энэ асуудлаар бид бас сурвалжлахын тулд нарантуул худалдааны төв дээр очиж худалдаачдын нөхцөл байдлын талаар ер нь одоо доллар валютын ханш бас хэрхэн өөрчлөлт нөлөөлөл бий болж байгаа юм бэ гэдэг талаар тодруулсан л да. Тэгэхээр иргэдийн худалдаа авах чадвар бол огцон буурсан яг үүнтэйг холбогдлолтойгоор. За мөн гадаад валютын ханшийн зүрхнээс болж өргөн эргэлээний барааны бүтээгдэхүүний үн бол өсөхөд бас шууд нөлөөлж байна гэсэн мэдээллийг худалдаачдын зүгээс өгч байгаа юм. Хуучин бол яг биднэрт бол яг хуучин дээр яон гайгүй үед бол бас боломжтой хүндгэлсэн байхгүй юу? Боломжийн бас нэг цааш наашаа түрээс мөрөөсөө яхад бас боломжтой амьдралаа явчих болж ирсэн. Одоо бол ер нь бол тэгэл яг үнэндээ бол урд хормогоор хойд хормогоор л гэж. Тэгээд эн чинь зээлгүй юм гэж байхгүй шин. Хамгийн гол нь нэг аваад ирэхэд нэг өмдөн дээр нэг 55,000 3,000 төгрөгийн нэмэгдэлтэй болол аваад ирнэ. Эргүүлээ зарагдахгүй. Яон доллараар авдаг гом жижиг янз бүрийн гадаадаас авдаг бүх төрлийн юмнаас шүү дээ. Ард түмний амьдрал бас хэцүү л байгаа шүү дээ энэ чинь. Худалдаачдаа яг яаж хэдэн төгрөгөөр өсөж байна? Элсэн чихэр чинь бол хавар 6 сараар гэх чинь шуудаан 65 таа байсан чи одоо 100 мянга хүрчгээд байна шүү дээ. Нэг кил сахар 1500-аар авдаг байсан бол одоо 2300 2200-аас дээш нь авч байгаа юм чинь. За үүнээс гадна бол одоо өрхийн амжиргааны түвшин буурч байгаа гэсэн дүн статистикийн дүн мэдээлэл гарсан байсан шүү дээ. Үүнийг бол загс үндэсний статистикийн хорооны дүн мэдээнээс ч харж болохоор байна. За түүнчлэн хамгийн сүүлийн үеийн Төв аймгийн
иргэдэд хийсэн судалгаан дээр би бас жишээ авсан. За ер нь бол Улаанбаатар хотод ч гэлтгүй орон нутагт яг энэ асуудал тулгарч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байгаа юм. За Төв аймгийн 5 сумын 680 гаруй иргэдэд хийсэн судалгаагаар дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэд 70 орчим хувийг эзэлж байна гэсэн юм дүн мэдээ гарсан байна. За амжиргааны төвшин доогуур байгаа эдгээр иргэдийн дийлэнх нь тэтгэврийн болон хэрэглээний зээлтэй гэсэн юм судалгааныг дүнг одоо санхүү эдийн засгийн сургуулийн судлаач багш нар танилцуулж байна. Судалгаанд хамрагдсан 682 өрхөөслөнд яхаа 45 орчим хувь нь дунджаас доогоор орлоготой гэж хөрөнгийн индексээр тооцох юм бол харин ядуурлын эсдлийн коэффициентээр тооцох юм бол нэг 21.8% нь дунджаас доогоор орлоготой гэсэн тийм үр дүн бол гарсан. Дунджаас дээш нэг 15 орчим хувь эзэжсэн баг. Ер нь бага байсан. Тэгэхээр иргэдийн хувьд ханшийн өсөлт савлгаа долларын ханшааг ингэж нөлөөлж байна. Тэгвэл аж ахуйн нэгжүүдийн хувьд яг ямар байдлаар нөлөөлж байна? Чиний хувьд ямар судалгаа мэдээллийг танилцуулах вэ? За яг энэ чиглэлээр би бол одоо хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллөтөд уулзсан. За ер нь аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо ханшийн өсөлт нь одоо маш хүн дээр нөлөөлж байна гэдгийг хэлж байгаа юм. За тухайлбал одоо Өмнө Говь аймгийн Галтууд гэдэг компанийн хувьд бол аймагта тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан ийм компани байгаа. За тус компани нь бол одоо ханшийн өөрчлөлт болон одоо бусад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад энэ жил гэхэд одоо үйлдвэрлэлийнхаа бүтээгдэхүүний тоо ширхгийг 8 дахин бууруулахаас өөр аргагүй төрсэн ийм нөхцөл байдалтай байгаа маа. Сэлбэг хэрэгслийн маань өмнөхөөсөө анх худалдаж авдгаас одоо 30-40% өссөн. Энэ манай компани ашигт эргээ нөлөөлж байна. Дээрээс нь борлуулалт муудчихсан уул уурхайн салбар эдийн засгийн уналтанд ороод дагаад хэрэглэгчид маань эдийн засгийн боломжгүй болсон учраас борлуулалтын орлого багассан. Ингээд энэ хоёр шалтгаанаар бид нар ашигтай ажиллах боломжгүй болчихж байна л да. Тэгэхээр ханшийн өсөлтийг тогтоон барихын тулд Монгол банкнаас 8 дугаар сард мөнгөний бодлогоо өсгсөн. Тэгэхээр үүний үр дүн юу нь гарсан уу? За бодлогын хүүг бол 4.5% өсгсөн. За энэ нь бол ханшийн огцом савлгаанаас сэргийлэх зорилготой гэдгийг бол мэргэжлийн албаны хүмүүс бол тайлбарлаж байсан тухайд. За тухайн үед долларын ханш 2260 төгрөгөнд хэлбэлцэж байсан бол мөнгөний хаттуу бодлогын үр дүнд бол яг тухайн үед 2110 болтлоо буурсан. За харин өнөөдрийн байдлаар бол 2475 төгрөгийн ханштай байна. Мөнгөний хатуу бодлого бол ханшийг тогтворжуулах зорилготой. За гисэн эдийг ч нөгөө талаасаа зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хумдаг. Тэгэхээр яг энд бол иргэдийн худалдаа авах чадварыг бууруулах, за аж ахуйн нэгжүүдийн болон бизнес эрхлэгчдийн борлуулалтыг муутгах юм сөрөг үр дагаврыг бий болгож гин гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна л да. Тэгээ энэ дэр бол хатуу бодлого удаан үргэлжлэх юм бол одоо хувийн хвшлийнхэн удаан тэсгүй бараг одоо сөхөрөхөд бэлэн байдалтай байна гэсэн байр суурийг бол зарим судлаачид хэлж байгаа. За ханшаа хатуу бодлогоор байрах биш одоо валютын орлогоо нэмэгдүүлэх замаар бол эдийн засаг сэргээж одоо ханшийн өсөлтөө барих хэрэгтэй гэж зарим эдийн засагчид бол хэлж байгаа маа. Хувийн хвшлийнхэн цаашаа яаж явах уу гэдэг асуудал ямар ч одоо ер нь эцсийнхээ цэгрүүл би ирж гин гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тийм болохоор төр засаг бол маш яралтай энэ стэд бай хөтөлбөрийг авах талаар нэлээд шин засаг нөгөө зөвлөлтөг уулзалтуудыг маш их хурдан хугацаанд хийж явах шиг байна л да. Тийм болохоор он гараад энэ асуудал шийдэгдэх юм бол энэ хатуу бодлогыг одоо зөөлрүүлэх, уян хатан болгох тэгснээрээ одоо хамгийн гол юм нь зөвхөн стендбай хөтөлбөрийн хажуугаар том төслүүдэд урагшлуулах эхний алхмуудыг хийх бахал гэж би харж байна. Бодлогын хүү өндөр байхаар банкуд зээлийн хүүгээ бууруулах сонирхолгүй байдаг л да. Тэгэхээр энэ нь аж ахуй нэгжүүдийн зээл авах боломжийг одоо илүү хязгаарлаж байна. Яг ийм нөхцөлд аж ахуй нэгжүүдэд өөр ямар боломж гарсан байна вэ? За ерөнхийдөө зээл авч одоо шинэ бизнес эхлүүлэх одоо ашигтай шинэ төслүүдийг эхлүүлэх боломжийг л олохгүй байна гэсэн үг л дээ. За ер нь бол олголоо гэхэд бодлогын хүү буюу 15% хүүнээс давсан 20 гаруй хувийн хүүтэй ийм зээлүүд л олдно. За харин хөрөнгөний зах зээл дээр бол үүнээс арай таатай санхүүгийн нөхцөлтэй ийм санхүүгийн боломжууд уулан байдаг. Гэхдээ энийг бол одоо бизнес эрхлэгчид төдийлөн сайн ашиглахгүй байна л гэсэн судалгааны дүн гараад байгаа юм л да. За хөрөнгөний бирж дээр одоо өнгөрсөн онд бид нэр эрчим гэж бондыг гаргасан. За бусад компаниуд бол хаалттай хүрээнд буюу за одоо тодорхой том тооны хөрөнгө оруулагчтай тохироод одоо бонд гаргах замаар санхүүжилтийг татж байгаа. За энэ процесст бол даатгалын компаниуд орж ирээд за тэр бондын 100% даатгачаар зэрэг хөрөнгө оруулагчдад ямар нэгэн эрсдэл үүсэхгүй байна л гэж ойлгож байна.
За ер нь бол зах зээлд мөнгө хэрэгэлдэж байж одоо бизнесмэнүүд ашигтай ажиллаж байж одоо эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой. Монгол банк бол ханшааг тогтвортой барих үндсэн чиглэлтэй байгууллагын хувьд бол бодлогын хүүгээ хатууруулж энэ ханшаа барих гэж оролдох нь бол зөв хэрэг. Харин засгийн газар одоо өөрийн үүргээ биелүүлж валютын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. За ингэж байж бол одоо валютын ханшийн өсөлт болон эдийн засгийн хүндрэл гэх мэт асуудлуудыг одоо шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үзэгчдээ би та бүхэнд валютын ханшийн өсөлт эдийн засгийн нөхцөл байдал болон иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг өнөөдрийн сэдвээр хөндлөө. Валютын ханшийн өсөлт эдийн засгийн нөхцөл байдал бол иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа мэдээлэл сургасан Батбаяр Санжирмаа нартай баярлалаа. Үргэлжлүүлэн өнөөдөр эх оронд оруулсан зарим үйл явдлын хураангуй мэдээлэлээс хүлээн авч үзсэн үү. Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинтгэлийн хүрээнд шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах зорилгоор нээлттэй шүүх хэвлэлийн баг хурлыг хийж ирсэн. Хууль шүүхийн байгууллагаас хийх заачлуудыг олон нийтэд шуурхай үнэн зөвөөр мэдээлж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өнөөдөр талархал илэрхийллээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд мэдээлэл хүргээ сайн биелүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийг нэрлэсэн юм а. Дэлхийн нийтээр гендер цуурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэгвэл хэвлэлийн хүрээлэн нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтран гендер цуурилсан хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах санамж жиг байгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн хувьд 2017-оос 2021 онд Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөг баталсан. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, гендер цуурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажил чухал байр суурь эзэлж байна. Эдийн засгийн хямралыг хүндрэл гэж харахаас илүү боломж гэж хүлээж авах нь чухал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Удирдлагын зөв менежмент, технологийн оновчтой шийдлүүдийг нэвтрүүлснээр аж ахуйн нэгж алдагдал биш, өсөлтөд хүрэх боломжтой гэж өнөөдөр зохион байгуулсан эдийн засгийн хүндрэлийн үедэх өсөлтийн боломжууд сэдвт форумын үеэр хэлэлцсэн юм а. Хөтөлбөр хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжилж байна. Зүүн аймагуудын ихэнх нутгаар цастай өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Хинтээ аймгийн зарим суманд цасны зузаан 25-аас 30 см хүрсэн. Одоо нэмээд цас орвол мал бэлчээх газаргүй боллоо гэдгийг малчид хэлж байлаа. Энэ жил цас орохдоо шуурга салхихгүй тогтун байгаа 100 болох эрсдлийг улам нэмэгдүүлж байна. 11-р сараас хойш 3-аас 4 удаа их цас орсон боловч нэг ч удаа хүчтэй шуурга тавиагүй. Тиймээс бэлчээрт жигд цасан бүрхүүл тогтжээ. Мөн ойрноос дулаарч өдрөн зас хайлаад шөндөө хөлдөж хатуураад байгаа учраас мал удаан хугацаагаар бэлчээрт байх боломжгүй байна. Та сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Танай навч малын бэлчээр үлсүрхий зас хөрлөөд бас хатуурцах язтай болсон юм байна. Ер нь хүндрээд байгаа юм. Тийм юу газар одоо жоохон лар жоохон гараа жоохон уураад юм хөл очоод. Тэгээс бол юу хүн талдаа шиг юм. Дахиад зас нэмэж орох юм бол тэгээд л ер нь бэлчээргүүл олно гэсэн үг. Одоо бол мал ингээ харж байхад бол үүс ингээ малтаж идэж байгаа юм байна шүү дээ. Энийг малтаад идэх гэдэг чинь малныхаа саггаг их муу шүү дээ, тийм ээ. Харин хамгийн гол тэр байхгүй тийм. Өөр үчирх энэ зөөлөн газар нь бол амьд би зөөлөн газар л явж байгаа санаатай энэ юм тийм. Засны зөөлнийг дагуулад ингэж явж байгаа л тийм. Энэ урд ингээ талаар болов даа хөрөлж гисэн үсэг уулах ингэр газар бол. Хөрлөж хатуурсан зас мөсөн хуйг л гэсэн үг. Хатуу засан доороос ямар ч мал өвс олж идэхэд хэцүү, амархан сулдж турдаг байна. Хинтээ аймгийн Цэнхэр мандал Хэрлэн сумаас эхлээд зүүн урагшлах тусам засны зузаам улам нэмэгдэж байлаа. Эдгээр сумын малчдын ихэнх нь оторд явсан. Отрын бүс Хэрлэн баян улаанд л ихэд 5 аймгийн малчид очсон тухай нутгийн малчид ярьж байлаа. Тэр цас намраас хойш эвт орсол доо тэгээд цас нь хайлан гартаа тэгээд шуурга орохдоо их юу шаасалта. Шуураагүй учраас хэр араараа өвс бэлчээр их муутай. Өвсөө дарчихсан гэсэн үг л дээ ерөөсөө. Малчдын хувьд өвлжилтийн бэлтгэлээ чадах хэмжээгээр бэлтгэсэн. Нэг айл 5-аас 10 машин өвс татсан тухай ярьж байсан. Гэхдээ хотонд байгаа малаа бүгднгийн тижээнэгвэл 10 машин өвс хаанаач хүрэлцэхгүй гэдгийг тэд ярьж байлаа. Цагийн байдал нэгэнд хүндэрхэн тодорхой болсон учраас малчид малаа зарж борлуулах цөөлөх сонирхол их байна. Гэтэл малыг нь авдаг хүн байдаггүй. Сүхбаатар Эрдэнэ цагаан суманд нэг хоног 50,000 төгрөгөөр худалдаж авах хүн олдохгүй байгааг малчид хэлж байна.
За бид нар Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд байна. За үдээд яг эдшний цаг учраас за мал бол малын үн тодорхой үнд ордог. За мөн одоо хөдөө орон нутагт ингэ мал авж байгаа хүмүүс бол харьцангуй нэмэгддэг. За энэ жилийн хувьд бол Эрдэнэ цагаан суманд бол ерөөс мал авж байгаа хүн байхгүй байна. За эндээс бол мал аваад Улаанбаатар хотод очиод ямар ч ашиггүй байгаа учраас бол ингээ зогсон байдалд орсон. Малчид бол өнөөдөр яг зах зээл дээр бол малаа гаргаж чадахгүй байгааг бол одоо хэлж байсан юм аа. Энд бол одоо мал хөдөлж авч байгаа юм бол бараг ганц 2 хүн хоошоо. Төлөв мөлөгчнүүд 40 мянга, 50 тиймэрхүү аншин зарж байна. Хотод анхны ажил ч юм уу. Бид нар ч одоо ингээ бэрүү авлаа. Тэ бэрүү одоо ингээ цомны одоо зах зээлийн анш чинь 250-аас 300 мянган төгрөгөөр авна. Тэнгууд энэ чи хотод очингууд ердөө за нэг сайн бэрүү өгч нэг 100 өсрөөл нэг 100 ил татна. Тэнгууд 100 ил чинь хотод очиод бид нар 2500-аар 2800 өгөн. Тэнгууд ердөө дүндээ эндээ завсан аншинтай буцаад аваач өгч байгаа болгоно чи мал тээвэрлэх ямар ч юм боломжгүй. Манай улс бүгд найрамд хятад ард улстай гэрээ хийж 10 сараас эхлэн бичигтийн боомтоор адууг хөлөөр нь гаргаж эхэлсэн. Энэ үеэр адууны үн өсч адууны килограмм ах 3200 төгрөг болсон. Гэтэл 3-7 хоногийн өмнө адууны экспортыг зогсоох шийдвэрийг улсын мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Ингэснээр адууны үн буурч одоо нас бий гүйцсэн морийг махлаад зархад 600 мянган төгрөг хүрэхгүй байгааг малчид ярьж байлаа. Тонны арьс гэхэл одоо хог дээр хаягдж байна. Тэгэхээр энэ бусад одоо мал аж ахуйн орлого одоо байхгүй учраас адууны экспортлохыг ер нь одоо ингээд үргэлжлүүлээд явуулвал бас малчин түмэнд хэрэгтэй юм аа. Малчдын орлого нэмэгдэх юм аа. Өнгөрсөн зунаас хойш малын гаралтай түүхэн эдийн үн хямдарсан учраас малчид малаа бага зарсан. Одоо бэлэн мөнгөтэй хүн сум орон нутагт ховор байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумд хоньны арьс өлөнтөөгөө 500 төгрөг, өлөнгөө арьс 200 төгрөгийн үнэтэй байна. Хөрс бэлчээрийг хамгаалах талаар Монгол улсын ерөнхийлөгч зарлага гаргаж, засгийн газарт зарим талын чиглэл өгөөд байна. Зарлагыг холбогдох яамдаханд гардуулахаас тул ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх иргэний танхимд боллоо. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх үүднээс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж Монгол улсын ерөнхийлөгч үзэж байгаа. Тухайн зорилгын хүрээнд хэд хэдэн чиглэлийн ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхийг ерөнхийлөгч засгийн газарт зарилгаар чиглэл болгоод байна. Зарилгийг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын зохион байгуулалтын албаны зөвлөх Бат тогтох танилцууллаа. Хөрс хамгаалах, сүлжилтөө сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа хийж, хуулиудын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлж, шинжлэх. 2. Суурьшлийн бүс, газар тариалангийн болон бэлчээрийн хөрсний доройтлолд дүгнэлт гаргаж, хөрс бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, богино, дунд, урт хугацааны бодлогын нэгдсэн хөтөлбөр боловсруулан батлан хэрэгжүүлэх. Бас уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээр ашиглалтын дэвшилтэт төлбөрийг нэвтрүүлэх, хөрс бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр зарцуулах зардлыг 2019 оноос эхлэн жил болгон орон нутгийн төсөвт тусгаж байх, хөрс хамгаалах үндэсний өдөртөө болох чиглэлийг ерөнхийлөгч засгийн газарт өгч байна. Цаашид мал сүргийг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх замаар тоо толгойг нь зохистой болгох шаардлага бий. Хөрсний үржил шимийг сайжруулахад ч анхаарах ёстой гэдгийг Хүнсэд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Баяр Тулга тайлбарлаж байна. Хөрсний үржил шимийн асуудал бол одоо ялангуяа тариалангийн талбайд нэлээд тулгымцсан асуудал болоод байгаа. За дээр нь одоо таримлын сэлгээний асуудал байгаа. Тэгэхээр зөвхөн одоо бордоо хийхээс гадна одоо таримлыг ээлжлэн тариалж сэлгүүлэх замаар нэг одоо талбайд нэг ургамлыг одоо доотлол нь 3 жилийн дараа тарьж явах жишээний ийм байдлаар бас хөрсний үржил шимийг нөхөн сэргээх болцоод байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэдээлэлээс үзвэл газар нутгийн 77% нь цөлжилт бий болсон байна. Цөлжилтийн 53% нь байгалийн эрс өөрчлөлт, 47% нь хүний үйл ажиллагааны нөлөөллөөс хамаарч байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Цаашид хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг нь бууруулах ёстой гэдгийг байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Батбаяр тайлбарлаж байна. Хүний үйл ажиллагаатай холбоотой гэхээр нөгөө яриад байдаг уул уурхайтай бас холбоотой. За яг тухайлаад уул уурхай юу гэхээр бас энэ уул уурхай процент арай бага байна. Энэ бол шууд бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой. Нэг үгээр ярих бол бидний нөгөө бэлчээрийн бүтэц энэ дотор байгаа бог бод малын одоо харьцуултаас ахуулаад тухайлбал одоо бидний яриад байдаг ямаа хонь ялангуяа ямааны талхагтал бол нэлийн нөлөөлж байна.
Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар бол бэлчээрийн газрын 70% нь дац хэтэрсэн, хөрсний 60% нь өөрчлөлт гарсан доройтсон байна. Монгол улсын хувьд байгалийн эрсдэлд орж болзошгүй эхний 10 орны 8-д нь багтаж байна гэсэн судалгаагч Нэгдсэн үндэсний байгууллагын холбогдох байгууллагууд гаргаад байгаа юм а. Баянгол дүүргийн прокурорын газраас санаачлан өнөөдөр тус дүүргийн төрийн албаа өгчид иргэддээ нээлттэй үйлчиллээ. Прокурор цагдаа халамж үйлчилгээ нийгмийн даатгал хэлтсийн албаа өгчид иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна иргэдийн санал хүсэлтийг авсан байна. Баянгол дүүрэг 216 мянга гаруй иргэнтэй өнөөдөр тус дүүргийн прокурорын газраас санаачлан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх үүднээс ийхүү өдөрлөг зохион байгууллаа. Энэ нь нөгөө талаас иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм а. Гэмтрийн шинжтэй гомдол мэдээлэл нийт 14,000 гэмтрийн шинжтэй гомдол мэдээллийг хөлөө авч шалгаж байгаа. 4,220 хэрэгт нь хэрэг хүртэл мөрдөн байцаалтай ажиллагаа явуулсан. Тэгээд төтгөлзөөсөн эргээс одоо сэргэн шийдвэрлэхээр нийт 1450 эд эргээс сэргээж дүүнээс 45 эргийн одоо эзэн холбогчийн олж илрүүлж шүүх шилжүүлээд байна. Иргэн хувь хүний одоо хоорондын гэрээ эзэл хийсэн иргэдийн маргаантай асуудлын талаар их зөвлөгөө авч байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаар их зөвлөгөө авч байна. Тэтгэвэр эрүүл мэндийн талаар их зөвлөгөө авч бид нартай уулзч одоо санал асуулгын журмын дагуу асууж зөвлөгөөгөө авч үйлчлүүлж байна. Баянгол дүүрэг засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хилцэст бүртгүүлсэн ажилгүй 1228 иргэн байна. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдрийн хүрээнд төрийн олон төрлийн үйлчилгээ нэг дор төвлөрч иргэдэд шуурхай үйлчилж байгааг ийхүү иргэд ярьлаа. Гадаад төрсэн хүүхдийнхээ ачийнхаа төрсний гэрчлэгийг авахаар бас сүүлд одоо төрсний дараах 60 хоногийнх нь тэтгэмжийг яаж олгох талаар бас энэ нийгмийн даатгалын хүмүүсээс зөвлөгөө авъя. Тэгэхээр иргэнийхээ бүртгэлээр өөрчлөлөө явж байна. За энэ харин зөв зүйтэй асуудал болов гэж бодож байна шүү дээ. Хүмүүстэй нээлттэй ажил ингэж явуулж байгаа нь ер нь бол их ард ирдэд бол нийцтэй л ах шиг байна. Бас харуулган ч юм уу ингэж хууль зүйн зөвлөгөө олон нийтэд хүргэх ёстой гэж бодож байна. Баянгол дүүрэгт худалдаа үйлчилгээний 12 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хүн амын төвлөрлийг дагаад хэрэг зөрчил гарах нь цөөнгүй. За тиймээс өнөөдөр иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үүднээс төрийн албан хаагчид нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц 1979 онд батлагдсан. Харин манай улс энэхүү конвенцад 1980 онд нэгдснээс хойш энэ сэдвээр хангалттай дуурч ирсэн. Гэхдээ гендерийн тэгш байдлын тогтолцоос сулуугаар нь анхаарал хандуулах сэдэв болоод байна гэж Хүний эрхийн үндэсний комиссаас зохиосон Хүний эрхийн үндэсний байгууллага иргэний нийгмийн түншлэл сэдэвт уулзалтын үеэр хөндлөө. 2002 онд гендерийн тэгш байдлын үндэсний хөтөлбөр бий болж 2011 онд хуулиа баталснаар тогтолцооны асуудал тодорхой заагдсан. Гэтэл хууль эрх зүйн хувьд баталгаажсан атлаа сум дүүргийн хэмжээнд гендерийн тэгш байдал хангагдаж чадахгүй байгааг ингэж тайлбарлаж байна. Тэгэхээр уг нь гендерийн тэгш байдлыг хангана гэж одоо нийт олонд ярихаасаа илүү гендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх субъектууд нь өөрсдөө үүргийг гүйцэтгэх хэрэгтэй гэж байгаа. Жишээлбэл улсын их хурал бол 2 жил тутамд 4 төрлийн илтгэл авч хилэлцэх хэрэгтэй байдаг. Тэгтэл бол хууль батлагдсанаас хойш бол ерөөс нэг ч илтгэл авч хилэлцээг байгаа. Гендерийн энэ тогтолцооны асуудал бол гажуудалд орсон гэж үздэг. Яг тэгэхээр сүүлийн хэдэн жил бол гендертэй холбоотой асуудал огт яригдгаа байсан. Бүтцийн хувьд ч гэсэндээ бид авсан юм байгууллагаас одоо нэг яамны харьяанд орсон. За энэ тухайн хуулийг одоо хэрэгжүүлэх хэцүү орчныг одоо бүдгэрүүлж байгаа үйл ажиллагаа нь бол хумигж гин гэж ойлгох хэрэгтэй. Улсын хэмжээнд 40 орчим мянган төрийн бас байгууллага бүртгэлтэйгээс 7,000 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тэдгээрээс яг хэдэн хүний эрхийн чиглэлээр ажилтгийг тодорхойлох боломж байдаггүй байна. Мөн хүний эрхийг хамгаалагчдын эрхийн тухай хуулийн төслийг боловсруулснаа ярьлаа. Хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүс өөрсдөө хамгаалтанд байж чадахгүй бол яах вэ? Өөрсдөө халдлага бүртгүүл яах вэ? Тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд бол юу хийх ёстой вэ? Ялангуяа хүний эрхийн хамгаалагч босныхоо төлөө ялгарлан гадуурхал нүртдэг юм уу? Дарамжхалтанд нүртдэг юм уу? Халдлаганд нүртвэл хэрхэн ажиллах вэ гэдэг талыг онцлох гэж байна. За үүнтэйгээ уялдуулаад дэлхийн 40 гаруй улсын хуулийг 3 жилийн хугацаанд судлаад ямар сайн туршлага байсан бэ гэдгийг тодруулаад хүний эрхийн хамгаалагч нарын эрхийг нь хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа санаачлага дэлхийн дахинд өрнөж байна. Хүний эрхийн үндэсний байгууллага иргэний нийгмийн түншлэл сэдэвт уулзалт ийхүү Хүний эрхийн үндэсний комисс дээр 12 дахь удаага боллоо. Хүний эрхийн төлөө зүтгий урайтай уг хуралд иргэний нийгмийн 60 орчим байгууллагын төлөөлөл оролцсон
санал бодлоо солилцсон юм. Монгол Улсын органик хүнсний тухай хууль эх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэвч манад органик хүнсний талаарх иргэдийн ойлголт нэмгэн их дэлгүүрийн лангуунаас органик болон органик бус хүнсийг ялхан худалдаж авах боломжгүй байна. Тиймээс хүнсгүүдээ аж ахуйн хөнгө үйлдвэрийн яам болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим номин сүлжээ дэлгүүр хамтран ажиллах санамжчиг байгуулсан байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч болж чадсанаар хүнсний аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Малчит тариаланчдын орлого нэмэгдэж, ногоо эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж салбарын яам нь харж байна. За тэгэхээр хуулийн хүрээнд хамгийн гол одоо зохицуулж байгаа шаардлага бол юу гэхээр хэрэглэгчдийн одоо хэрэгцээнд нийлүүлж байгаа органик, за байгалийн гаралтай цэвэр гэсэн одоо энэ үг хэллэгтэй органик шошго бүхий бүтээгдэхүүн бол заавал баталгаажсан байна гэсэн одоо тийм зохицуултыг оруулж өгсөн. Органик бүтээгдэхүүн худалдаалах дэд бүтцийг сайжруулах зорилгоор өдөрт 40 мянган хүнд үйлчилдэг 28 сүлжээ дэлгүүр бүхий номингийн бүх салбараар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 50 орчим үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаа авах тасаг нээлээ. Энэ үндэсний сүлжээ дэлгүүр нь өөрөө одоо энэ хуулийн хэрэгжилтэн дээр илүү их үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж оролцох юм бол энэ яг л нөгөө эрүүл мэндийн салбар мэт хүмүүст хамгийн их ойр хүрч чаддаг. Тэгээд эргүүлээд бид нэр одоо энэ хуулийн төслийг Монголд амжилттай хэрэгжүүлээд ирээдүйд экспортод гаргах одоо Монголын органик бүтээгдэхүүний суурийг хамтдаа бэлтгэх зорилготой. Хуульд зааснаар 90-с дээш хувийн органик найрлагатай бүтээгдэхүүнийг энэ төрөлд багтаана. Манай улсын хувьд уламжлалт, бэлчээрийн мал аж ахуй, газар тариаландаа суурилан органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж байдаг юм а. Өнөөдөр их оронд орсон үйл явдлын мэдээлэлээс хүргэлээ. Үргэлжлүүлэн хилийн чандах мэдээлэлд анхаарлаа хандуулна. Ерөнхийлөгч Пак Гинхэг сайн дураараа огцрох хүсэлтэд гаргахыг хүлээхгүй гэдгээ албан ёсоор мэдгдлээ. Өчигдөр болсон Узбекистаны ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийн санал тоолох үйл явц дуусч байна. Шинэ Зеландын ерөнхий сайд Джон Ки засгийн газрыг тасралтгүй 8 жил тэргүүлсний эцэст гэр бүлийн шалтгаанаар огцорч байгаагаа мэдгдлээ. Италид өчигдөр болсон бүх нийтийн санал асуулгын дүнгээр үндсэн хуулиар шинжилгээг олон нийт дэмжээгүй учраас Италийн 56 дахь ерөнхий сайд Матео Ренци огцорч байна. Орон дөрөв үзэгчтэй дэлхийн мэдээ танилцуулъя. Өмнөд Солонгосын сөрөг хүчний намууд ерөнхийлөгч Пак Гинхэг сайн дураараа огцрох хүсэлтэд гаргахыг хүлээхгүй гэдгийг албан ёсоор мэдгдлээ. Сөрөг хүчний намууд ерөнхийлөгч Пак Гинхэг өөрөө огцрох товоо зарлахыг хүлээхгүйгээр түүнд хариуцлага тооцох ихтгэл үзүүлэх хэсэг санал хураалтыг явуулахад хангалттай дэмжлэг авахтал гол анхаарлаа хандуулж байна. Үүнээс өмнө эрх баригч Цэнүүрийн нам ерөнхийлөгчийг заавал ихтгэл үзүүлэх санал хураалтаар буулгахгүйгээр түүнийг эх оны 4-р сард огцрох хүсэлтэд сайн дураараа гаргахыг санал болгосон. Өөрөөр хэлэх юм бол эрх баригч нам доторх ерөнхийлөгчийн талыг баримталдаг гишүүд ерөнхийлөгч Пакийг эх оны 4-р сард сайн дураараа огцорно, эх 6-р сард ерөнхийлөгчийн сонгуул явуулъя гэсэн ийм байр суурьтай байгаамаа. Харин тус улсын сөрөг хүчний намууд ерөнхийлөгчдөө ихтгэл үзүүлэх хэсэг санал хураалт явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт парламентд оруулсан. Одоо ерөнхийлөгч Пакийг одоо сайн дураараа огцрох хэсэг бол хамаагүй олон нийт ерөнхийлөгчд ихтгэл үзүүлэх санал хураалтыг даруйхан явуулж түүнийг маш хурдан төрийн эрх мэдлээс буулгахыг л шаардаж байна гэж сөрөг хүчний ардчилсан намын дарга өнөөдөр албан ёсны мэдээлэл гаргасан байна. Өнгөрсөн бямгарагт улс орон даяар болсон жагсаалд нийт 2.3 сая хүн оролцож Цэнүүрийн намын ерөнхийлөгчөө эх 4-р сард огцруулах хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Ийм учраас сөрөг хүчин нь ерөнхийлөгчд ихтгэл үзүүлэх саналыг дэмжихийг эрх баригч намын гишүүдэд уриалж байгаагаа сөрөг хүчин нь өнөөдөр албан ёсоор мэдгдлээ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гинхэ төрийн үйл хэрэгт дотны найзаа оролцуулж төрийн нууцыг одоо задруулахад өөрийн нөлөөгөө ашигласан гэх дуйлаанд хэрэгт холбогдож улмаар нийгэм улс төрдөө хямрал үүсгээд байгаамаа. Сөрөг хүчний байр сууриас харах юм бол ерөнхийлөгчд ихтгэл үзүүлэх хэсэг санал энэ сарын 9-нд үндэсний ассамблеийн нэгдсэн чуулганы төгсгөлд болох төлөвтэй байна. Импичментийг батлахад үндэсний ассамблеийн 300 гишүүний наандаж 200 гишүүний саналыг авах шаардлагатай. Сөрөг хүчин эрх баригч намаас 28 гишүүний дэмжлэгийг авчиж ихтгэл үзүүлэх эсхийг шийднэ гэсэн үг юм а. Хэрвээ сөрөг хүчний намын парламентаар хэлэлцүүлсэн санал дэмжигдэхгүй бол ерөнхийлөгч Пак эх оны 4-р сар хүртэл суудалтаа үлдэнэ гэсэн үг юм. Иймд одоо сөрөг хүчний намууд эрх баригч Цэнүүрийн намын гишүүдийг ялангуяа ерөнхийлөгчийг дагагчид гэгддэг гишүүдийн байр суурийг эргүүлэх лобби хийх шаардлага тулгарч байгааг улс төр судлаачид онцолж байна.
Өчигдөр болсон Узбекистаны ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийн санал тоолох үйл явц үндсэндээ дуусж байна. Орон нутгийнхын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар санал тоолохын урьдчилсан дүнгээр Узбекистаны ерөнхий сайд бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шавкат Мирзияев бусад 3 нэр дэвшигчээс илүү өндөр санал авсан байна. Тус улсын сонгуулийн хорооны мэдээлснээр сонгогчдын эрц 90 орчим хувьтай гарсан байна. Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр орой зарлах төлөвтэй байгаамаа. Ээлжид бус энэхүү сонгуульд либерал ардчилсан нам, ардын ардчилсан нам, үндэсний сэргэлтийн нам, социал демократ гэсэн 4 намын нэр дэвшигч ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байна. 2003 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Шавкат Мирзияев нь Узбекистаны парламентын доод танхимд олонхын судалтай улс төрийн хүчин либерал ардчилсан намаас нэр дэвссэн. Тэрээр эдийн засгийн шинжилэлтийг тууштай хэрэгжүүлнэ гэсэн ийм амлалтыг сонгуулийн кампанийнхаа үеэр өгч байсан. Энэ оны 9-р сард Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов таалал төгснөөс хойш тэрээр төр засгийн эрхийг хавсран барьж байгаа. Ислам Каримов нь 1989 онд Узбекистаны коммунист намын дарга болж улмаар 1991 онд зөвлөлт холбоот улс задарсны дараагаар Узбекистан тусгаар тогтносоос хойш 25 жилийн турш энэ улсыг төмөр нударгаар удирдах ирсэн төдийгүй Орос, Хятад болоод өрөндийн улсуудаас зайгаа барих гадаад бодлогыг явуулж байсан юм а. Мөн Афганистаны исламын хит даврагчид улс орон руу нэвтрэхээс зайлсхийх бодлогыг бас барьж байсан. Иймд одоо Узбекистаныг удирдах ерөнхийлөгчийн баримтлах гадаад бодлого олон улсын анхаарлын төвд байна. Одоо сонгогдсон ерөнхийлөгч 5 жилийн хугацаанд улс орноо удирдана. За Мирзияевийн хувьд бол Каримовын улс төрийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготой гэдгээ бол мэдэгдэж байсан. Шинээр сонгогдох ерөнхийлөгч хинч байлаа гэсэн улс орондоо өөрчлөлт авч ирнэ гэсэн итгэл найдвар Узбекистаны ард түмний дунд их байгаа гэдгийг олон улсын сэтгүүлчид энэхүү сонгуулийн явцад мэдээлж байна. Тухайлх юм бол бизнесийн салбарт ялангуяа жижиг дунд бизнест уян хатан бодлого барьж улс орн нь арай нээлттэй болох болов гэсэн хүлээлт иргэдийнхэн дунд байгаа юм байна. Шинэ Зеландын ерөнхий сайд Джон Ки засгийн газрыг тасралтгүй 8 жил тэргүүлсний эцэст гэр бүлийн шалтгаанаар огцорч байгаагаа мэдэгдлээ. Шинэ Зеландын хэвлэлд мэдээлж байгаагаар ард түмнийхээ дунд нэр хүндтэй ерөнхий сайд Джон Ки эхнэр Бронакигийн хүсэлтээр гэр бүлдээ илүү их анхаарал тавихын тулд албан тушаалаасаа огцрох шийдвэрт хүрсэн байна. Тэрээр энэ сарын 12-ны өдөр болох эрх баригч үндэсний намын хурлаар ерөнхий сайдын үүрэгт ажилласаа албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтэд гаргах юм байна. Энэ хурлаар Шинэ Зеландын эрх баригч намын дарга болоод ерөнхий сайдаа сонгох юм а. Джон Ки засгийн газрын тэргүүнээс огцрох энэ шийдвэр бол миний амьдралдаа гаргаж байсан хамгийн хэцүү шийдвэр байлаа. Ерөнхий сайдын албыг хашна гэдэг бол асар их зүйлийг золиослох болдог. Одоо гэр бүлдээ бүхнээ зориулна хэмээн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ. Одоо Шинэ Зеландын үндэсний нам шинэ ерөнхий сайдыг сонгох хүртэл засгийн газрын дэд сайд Билл Инглиш ерөнхий сайдын үүргийг төр орлон гүйцэтгэх юм байна. Джон Ки 2014 оны 9-р сард болсон эрх баригч үндэсний намын сонгуулиар 3 дахь удаага улиран сонгогдсон юм а. Түүнийг 2017 онд болох сонгуульд өрсөлдөнө гэж таамаглаж байсан ч тэрээр эх оны сонгуульд оролцохгүй гэдгээч давхар илэрхийллээ. Джон Кин засаглалынхаа хугацаанд Шинэ Зеландыг 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас гаргаж дотоодын эдийн засгийн хүндрэлийг даван гаргахад маш сайн бодлого баримтлаж ард түмнийхээ итгэлийг авч чаджээ. Барак Обамагийн номхон далаад амнах түншлэлийн хэлэлцээрийг дэмжихэд бас голлох үүрэгтэй тоглож байсан юм а. Итали улсад өчигдөр болсон бүх нийтийн санал асуулгын дүнгээр үндсэн хуулиа шинжилгэхийг олон нийт дэмжээгүй учраас Италийн 56 дахь ерөнхий сайд Маттео Ренци огцорч байна. Италийн түүхэн дэх хамгийн залуу буюу 41 настай ерөнхий сайд өчигдөр орой ард түмэндээ хандаж үг хэлэхдээ хариуцлага үүрч огцорч байгаа гэдгээ аль биесээр мэдгдсэн юм а. Италийн санал асуулгад оролцогчдын бараг 60% нь үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахын эсрэг санал өгсөн тухай урьдчилсан дүн гарсан байна. Маттео Ренци өнөөдөр үдээс хойш засгийн газрын хуралдаанд огцрох хүсэлтэд тавьж дараагаар нь огцрох хүсэлтэд ерөнхийлөгчдөө аль биесээр гаргах юм байна. Гэхдээ Италийн ерөнхийлөгч энэ сарын сүүлээр парламент нь төсвийн тухай хуулийн төслийг батлах хүртэл албан үүргээ хашихыг Маттео Ренцигээс хүсэх болов гэсэн таамаг улс төрийн хүрээнд байна. Ренцигийн засгийн газар улс орон даяар хүн сурталыг арилгах улс орныхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үндсэн хуулийн өөрчлөлтийг санал болгосон юм а. Гэвч Италийн ард иргэд үндсэн хуулиараа оролдох нь дэмий гэж үзэж ийхүү Ренцигийн засгийн газрыг огцороход хүргэж байна. Бүх нийтийн санал асуулгад оролцогчдын эрс харьцангуй өндөр буюу 67% гарсан байна. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын эсрэг үгүй гэсэн кампаниг Италийн 5 од хөдөлгөөн цагаачлалын эсрэг бодлого барьдаг хойд лиг зэрэг улс төрийн намууд удирдан явуулсан бөгөөд одоо засгийн эрхийг авахд бэлэн гэдгээ тэд мэдэгдэж байна.
Италичууд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахын эсрэг санал өгсөн нь тодорхой болмогц еврогийн Америк доллартай харьцах ханш бас суларч байна. Иймд одоо еврогийн бүсийн 3 дахь Европын холбооны 4 дахь том эдийн засаг болсон Италийн санхүүгийн тогтвортой байдал алдагдахгүй гэсэн болгоомжлол Европын холбооны дунд бий болж байна. Одоо Итали шинэ ерөнхий сайд томилно, магадгүй хугацаанаас өмнө бүх нийтийн сонгуульч зарлаж магадгүй гэдгийг улс төрийн шинжээчид онцолж байна. Ер нь яагаад Италичууд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй вэ гэхээр тэд эдийн засгийн зохисонг байдал, нийгмийн тогтворгүй байдалд бухимдалтай хандаж байгааг илэрхийлсэн гэж зарим судлаачид бас дүгнж байна. Гэхдээ Ренци огцорсноор Италийн улс төрийн хямрал арай намжиж улс төрчид нь сонгуулийн шинэ хуулиа дэмжихэд гол анхаарлаа хандуулах болов уу гэж шинжээчид харж байна. Ираны ерөнхийлөгч Хасан Роуханы Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллага саяхан Тегераны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сунгахаар санал хураасан нь цөмийн гэрээг шууд зөрчсөн алхам болсон гэж парламентын нэгдсэн чуулганы нээсийн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Хэрвээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Конгрессийн баталсан Ираны эсрэг хоригийг сунгах тухай төсөлд гарын үсэг зурвал Тегеран зохих хариуг нь барина гэдгээ анхаарууллаа. Өнгөрсөн пүрэв гарагт Америк нэгдсэн улсын сенаторууд Ираны эсрэг хориг арга хэмжээний гэрээг 10 жилээр сунгах тухай тогтоолын төслийг санал нэгтээгээр дэмжсэн юм а. Энэ гэрээг Америк нэгдсэн улс 1996 онд Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулж Тегеранд хориг тавих зорилгоор анх батлаж байсан. Гэвч Америк нэгдсэн улс Ираныг 2026 он хүртэл эдийн засаг хориг арга хэмжээнээсээ бүрэн гаргахгүй байх энэ алхмыг Тегеран хүчтэй эсэргүүцэж 2015 онд дэлхийн хүчирхэг 6 улстай байгуулсан энэхүү цөмийн гэрээнээс гарна гэдгээ сануулж байна. Өнгөрсөн 2015 оны 7 дугаар сарын 14-нд гарын үсэг зурсан энэ гэрээгээр Иран улс цөмийн хөтөлбөрөөр зогсоож хариуд нь олон улс хориг арга хэмжээгээ хэсэгчилж цуцалсан юм а. Гэвч Америк нэгдсэн улс Ираны эдийн засагт тавьсан хориг арга хэмжээгээ өнөөдрийг болтол хадгалж байна. Хэрвээ ерөнхийлөгч Барак Обама сая баталсан гэрээг сунгах тухай төсөлд гарын үсэг зурхгүй бол Ираны эсрэг хориг тавих тухай гэрээний хүчинтэй хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-ээр дуусгар болох ёстой. Ираны хувьд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама хориг арга хэмжээг сунгахгүй гэж амлалт өгсөн. Хэрвээ амлалтаа биелүүлэхгүй өнгөрсөн онд байгуулсан гэрээгээ зөрчих юм бол гэрээнд оролцогч талуудын зөвшөөрлгүйгээр уг гэрээнээс шууд гарна гэдгээ анхааруулж байна. Өчигдөр Ираны парламентын 264 гишүүн бүгд Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллагад болсон санал хураалтыг дуу нэгтэйгээр няцааж хэрвээ Вашингтон хоригоо сунгавал түүний эсрэг авах арга хэмжээг батлахыг засгийн газараасаа шаардсан. Харин өнгөрсөн баасан гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама хоригийг сунгах тухай төсөлд гарын үсэг зурах гэж байгаа талаар Америк нэгдсэн улсын зүгээс мэдээлсэн. Хэрвээ Америк нэгдсэн улс энэхүү хоригоо сунгах юм бол Ирантай байгуулсан олон улсын цөмийн гэрээ хүчингүй болж Тегераны цөмийн зэвсгэр хөөцөлдөх байдлыг зогсоох чармайлт үр дүнгүй болох хэрэгсэл тулгарч байгаа гэдгийг олон улсын шинжээчид сануулж байна. Үзэгчдээ би та бүхэндээ өнөөдөр олон улсын хүрээнд анхаарлаа татж байгаа гол үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Биднийг сонгоодсон үзэгчид та бүхэндээ баярлалаа. Цагийн урд хөтөлбөр спортын мэдээгээр үргэлжилж байна. Шинэ 7 хоногийн мэд төргийн үзэгчдээ Монголын мэдээ сувг спортын мэдээ үзүүлж байна. Олон улсын цаны холбооноос жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг Улын цаны дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээний энэ оны цуврал уралдаанууд Канада улсын Альберта хотын Лек Льюис дахь цаны баазад үргэлжиллээ. Энэ удаад эмэгтэйчүүдийн Супер G буюу Супер Гигант слалом ангиллын энэ оны нээлтийн гараа явагдаж тэмцээний өнгөрсөн жилийн авраг дэлхийн цомын эзэн Швейцарын алдар тамирчин Лара Гут тэргүүлснээр энэ ангиллын энэ цаг үеийн хамгийн шилдэг нь болохоо батлан харууллаа. Швейцарын нэр тамирчин Лара Гутийн хувьд уулын цаны спортын үндсэн 5 төрлөөс Супер G ангиллд өнөө цаг үеийн хамгийн шилдэг юм а. Тэрээр өнгөрсөн жил Супер G ангиллын нийт 8 гараанаас 415 оноо цуглуулсан амжилтаараа бусад өрсөлдөгчөө хол илүү шилжиж улмаар нийлбэр дүнгээр тэргүүлснээр анхудаага дэлхийн цомын эзнэр тодорч байсан. 16 наснаас эхлэн дэлхийн цомд хурдчээ сорж байгаа тэрээр Супер G ангиллдаа өмнө нь 2014 онд дараалан төрүүлж байлаа. 25 настай бүсгүй энэ өдөр 1 минут 268 секундын амжилтыг үзүүлж уралдааны хөшөөжилсөн юм а. Тэгвэл 2 дугаар байрт тэргүүлэгчээс тэг 102 секундээр хоцорсон Лихтенштейн улсын тамирчин Тина Вайратер шалгарсан бол 1 минут 327 секундын амжилтыг үзүүлсэн Италийн нэр тамирчин София Гожа 3 дугаар байрыг эзэлжээ. Уулын цаны дэлхийн цомын тэмцээний хүрээнд одоогоор явагдаад байгаа 7 гарааны дараах нийлбэр дүнгээр Лара Гут инхүү 330 оноо тоолж 2 дугаар байрт бичигдэж байна. Харин 358 оноо цуглуулад байгаа Олимп дэлхийн авраг Америк нэгдсэн улсын алдар тамирчин Микаэла Шиприн нийлбэр оноогоор бүх занчдыг хөшөөжилж байгаа юм а. Өвлийн спортын тэмцээн уралдааны мэдээлэлээс үргэлжлүүлэн хүргэе. Олон улсын цаны холбооноос зохион байгуулдаг эрэгтэйчүүдийн трамплин өсрэлтийн
Энэ оны 3 дахь гараа болж шилдэгүүдээ тодрууллаа. Трамплин өсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний энэ удаагийн гараа холбооны бүгд найрамдах Герман улсын зүүн өмнөд хэсэгт орших Глинген далдах цааны базад болж өндөрлжээ. 2016-аас 2017 оны трамплин өсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний сурал эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд 26 гарааны уралдаан болж нийлбэр дүнгээр дэлхийн цомын эзнийг тодруулна. Энэ өдөр Словений алдар тамирчин Домен Фревцийн төрсөн ах Олимп дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Петр Фревц эхний хараалтаараа шууд 140 м замыг туулж чадсанаар гарааг өнгөлөөд ирсэн. Улмаар 2 дахь хараалтаараа өмнөх үзүүлэлтээ 1 м-ээр ахиулснаар тэргүй хэсэгт бичигдэж байсан юм. За харин түүний дүү энэ оны нээлтийн гараа Финляндийн Рукад болоход төрүүлээд байсан Словений залуу Домен Фревц энэ өдөр шилдэг нь байлаа. 17 настай залуу тамирчин Домен Фревц 2 өсрэлтийн нийлбэр дүнгээр 286.9 м замыг туулж тэргүүн барайг эзэлсэн. Харин Норвегийн алдар тамирчин Даниэл Андре Таанде эхний хараалтаараа 136.5, удаах өсрэлтээр 143 м замыг туулсан амжилтаараа дэд барьж алгарсан юм. Финлянд улсад болсон энэ оны 2 дахь буюу үүний өмнөх гараанд тэрээр Лавчил ангиллын Олимп дэлхийн аварга Северн Фройндыг удаалж мөн 2 дугаар байрыг эзлээд байсан юм. Энэ өдрийн гарааны 3 дугаар байрт 2 гарааны нийлбэрээр 284.8 м замыг туулсан Австрийн шилдэг тамирчин Штефан Крафт шалгарлаа. За Домен Фревц ингэснээр 220 оноо тоолж уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа Германы нэр тамирчин Северин Фройндос 16 онооны дутуутай удаах байрт ирэмлэгдэж байна. Харин Норвегийн Даниэл Андре Таанде 178 оноотой 3 дугаар ачигсаж байгаа юм. Европ ТV-ийн шилдэг лигүүдийн нэг Германы Бундслигийн тэмцээний 13 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ тойрогт лигийн 18 багийн хооронд нийтдээ 9 тоглолт болсон. Эдгээр тоглолтуудаас онцлог тоглолтуудын мэдээллийг одоо зөвч та бүхэнд хүргье. Германы Бундслигийн тэмцээнийг тэргүүлж байгаа Лайпциг клуб энэ тойрогт лигийн шилдэг багуудын нэг Шалке Тэгдрүү клубыг өөрийн талбайдаа хүлээвлаа. Тоглолт эхлээд 2 минутын дараа багийн шилдэг довтлогч Тимо Венер багтаа тургуулын цохилтыг ихэрхийг авчирсан. 20 настай герман залуу цохилтыг өөрөө гүйцэтгэж улирлын 8 дахь гоолоо бүртгүүлсэн юм. Харин сүүлийн 12 тоглолтонд хожигддог байсан Шалке тоглолтын 1-р тооны харьцааг тэнцвүүлж чадсан. За Лион Горецкагийн дамжуулалтыг Сиад Колешнац амжилттай төгсгөж тооны харьцааг тэнцвүүлсэн. 9-ч Босны Херцеговин хамгаалагч тоглолтын 2-р үед дөнгөж эхлээд өөрийн хаалгандаа гоолыг оруулснаар Лайпциг клуб 3 оноо авсан юм. Ингэснээр Лайпциг клуб хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж 13 тойргийн дараах байдлаар 10 хожиж 3 хожигдсан амжилтаараа 33 оноотой лигийн 18 багийг тэргүүлж байна. Германы төдийгүй Европ ТV хамгийн шилдэг багуудын нэг Бундслигийн тэмцээний 26 удааг аврах Байерн Мюнхен улирлын 13 дахь тоглолтоо лигийн хүчтэй өрсөлдөгч Майнц клуб эсрэгхийлээ. Тоглолтын эхний гоолыг талбай нэгдээс Колумб довтлогч Жон Кордоба 4 дахь минутанд оруулж Кофс Арена цугласан 30,000 гаруй хөгжөөнд нэмжигчтэй бэлэг барьсан. Гэсэн ч үүнээс 4 минутын дараа тооны харьцаа тэнцсэн Польш довтлогч Роберт Левандовски гоолыг оруулсан. Улмаар Томас Мюллерийн талбайн төв рүү өгсөн дамжуулалтыг багийн шилдэгүүдийн нэг Арн Робен хаалганд оновчтой мөргөж тооны харьцааг 2-1 болголоо. Байерны 3 дахь голыг 28 настай энэ цаг үеийн шилдэг довтлогчдын нэг Роберт Левандовски хаалттай цохилтоос хаалганд оруулж улирлын 8-9 дахь голоо энэ өдөр инхүү бүртгүүлсэн юм а. Байерн одоогоор 30 оноотой лиг өснөгтийн дэд байрт чигдэж байна. Бундслигийн тэмцээний 8 удаагийн авраг Германы алдарт Боруссия Дортмунд энэ удирлын 13 дахь тоглолтонд Боруссия Мөнхенгладбахыг талбайдаа хүлээн авлаа. Тоглолт эхлээд 6 минутын дараа зочдоос Рафаэль голын сэтгэгийг хагалсан. 9-ч тэдний тэргүүлэл ердөө 1 минутын хугацаанд үргэлжилсэн юм а. Дортмундаас Фермерк Обамян тэмцээний голыг оруулсан. Улмаар энэ үед Польш хамгаалагч Лукаш Бишчек багтаа тэргүүллийг авчирсан бол 2 дугаар үеийн 64-68 дахь минутанд Марко Ройсийн дамжуулалтаар Осман Дембеле Фермерк Обамянаар тус бүр 1-1 голыг оруулж тоглолт 4-1 харьцаатай өндөрлсөн юм а. Бэртлээс эргэн ирснээс хойш Бундслигийн эхний тоглолтод оролцсон 27 настай герман залуу Марко Ройс энэ тоглолтод 3 голын дамжуулалтыг гаргаж өгсөн юм. Боруссия Дортмундын суперод Марко Ройс бэртлээс ирээд 2 тоглолтод оролцохдоо 2 голыг оруулж 5 голын дамжуулалтыг өгсөн бөгөөд багийнхаа довтлогоонд 90 санаар нөлөөлж байна. Түүнчлээ 25 настай Габон довтлогч Фермерк Обамян энэ өдөр 2 гол оруулснаар нийтдээ улирлын 12 тоглолтод оролцож 15 гол оруулсан амжилттай боллоо. Энэ үзүүлэлтээрээ тэрээр лигийн мэрэгэн мужтын тэргүү өгнөнд чигдэж байна. Томас Тюхлийн залуус инхүү Сигнал Идуна паркт өрсөлдөгчийг дэлгүүр хойдсноор 24 оноотой болж Бундслигийн тэмцээний 6 дугаар ойрт улирлыг үргэлжлүүлж байна. Хойд Америкийн мөсөн талбайд өнөөдөр үндэсний хоккейн лигийн тэмцээний хүрээнд нийтдээ 7 тоглолт боллоо. За лигийн 100 дахь улирал эхлээд өрнөд улсыг тэргүүлсээр байгаа алдарт Chicago Blackhawks өнөөдөр Winnipeg Jets-ийг өөрийн талбайдаа хүлээн авсан бол лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлж байгаа алдарт Montreal Canadiens Los Angeles Kings-тэй улирлын 25 дахь тоглолтонд учраад харжээ.
Өнөөдөр улсын хамгийн сонирхолтой тоглолтын тойм мэдээллийг одоо үзэгч та бүхэнд үзүүлж байна. Үндэсний хоккейн лигийн тэмцээнд 50 дахь жилдээ тоглож байгаа 2012-2013 онд Стэнлийн цомын эзнэр тодорсон өнөө цагийн мөсөн талбайн хамгийн шилдэг багуудын нэг Los Angeles Kings Staples Centerтэй Канадын алдарт Montreal Canadiens-ийг хүлээн авч багууд энэ удирлын 25 дахь тоглолтод оролцсон. Шаптоки спортын дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн үндэсний хоккейн лигийн хамгийн ариун баялаг түүхтэй Канадын Montreal хотын багийн хувьд 107 жилийн өмнө үүсэн байгуулагдсан билээ. Энэ хугацаанд тэд лигийн аваргын цомыг 24 удаа хүртэж байсан ч сүүлийн жилүүдэд багийн амжилт буурсараа гомь. Гэсэн ч тэдний хувьд хизээд удирдлыг сайн эхлүүлдэг уламжлалтай. Энэ жил чинхүү уламжлалаа алдалгүй лигийн 30 багийг бишүүлж байсан. Лигийн шилдэг багуудын тоглолтоо маш ширүүн өрсөлдөөнтэй болж Лос Анжелесын хаад баг зэргийн даваатай тоглож байсан ч үндсэн цаг 4-4 хацаатай тэнцээгээр өндөрлжээ. Ийхүү нэмэлт цаг гол орлого өндөрснөөр шутаут буюу тургуулын цохилт дээр ялагчийг шийдвэрлэж Montreal хотын баг 4 цохилтонд өрсөлдөгч ойцсон. Ингэснээр Канадууд 17 дахь алдаа авч 36 оноотой болсноор лигийг тэргүүлсээ өргөдөж байгаа бол Лос Анжелесын хаад 13 оц амжилтаараа өрнөд төсийн 7 дугаар байрт 28 оноотой удирдлыг үргэлжлүүлж байна. Монгол улсын гавь тамирчин улсын спортын олон улсын хэмжээний мастер Бадам Гарвын Гангама дэлхийн 7 ноён оргилын хамгийн сүүлийнх болох Антарктид твийн Винсон Массив ууланд авирахаар бэлтгэл сургалтаа базааж байна. Энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордох тэрээр өнөөдөр хэвлэлийн бахвар зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газар Монголын үндэсний уулчдын холбооноос өнөөдөр гавьяа туулчин Гангамагийн энэ сарын 13-нд сарх Винсон Массив уулын авиралтын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд Монголын үндэсний олимпийн хороо зам тээвэр хөгжлийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын иргэний агаарын тээвэр компани тэргүүтэй дэмжигч 15 байгууллагын төлөөлөгчд хүрэлцэн ирж уулчинд амжилт хүссэн юм а. За Монгол улсын гавьяа тамирчин Гангама дэлхийн 7 төв гэж нэрлэгдсэн хамгийн өндөр 7 оргилын 6-аад нь амжилттай авирсан. Түүний хувьд 7 дахь ноён оргил болох Винсон Массив уул 4897 м өндөрөө. За энэ оргилд авирахад улирал цагуурын орчин нөхцөл ямар байх талаар бид хэвлэлийн урлын үеэр тодрууллаа. Тэгээ Антарктид төвчийн өөрөө маш их салхишуурхтай байд юм байна лээ. Өмнөх одоо тэр бичлэг бүх юмнуудыг хараад байхад мэдээллүүдийг тэгэхээр одоо хамгийн гол нь тэр цагаагаарын тэр салхи шуурга, цасан шуурга тэр юм нь л одоо хэрвээ намайг очих тэр үед л баг байгаасаа ер нь л хамгийн баг байх үед нь явж байгаа гэсэн бид нар гэхдээ л туйл энэ чинь өмнөд туйл тийм учраас тэр цагаагаарын мэргэшилд бол таарахгүй ш таарах байх гэхдээ баг таараасаа л гэж хүсэж байна. Дэлхийн дээвэр гэгдэх Эверест, Аконкагуа, Даниэли, Килиманжаро, Эльбрус, Кристенц пирамид, Винсон Массив гэдэг 7 ноён оргилын бүгдд нь амжилттай авирсан эмэгтэй уулчин Монгол улсад төдийгүй Аз тэвд одоогоор бүртгэгдээгүй. За уулчин Гангамагийн хувьд энэ удаагийн Винсон Массив ууланд хийх оролдлого амжилттай болвол дээрх амжилтыг эзэн болно. Оросын холбооны улсын Севен саммит олон улсын экспедицийн уулчид Монгол улсын гавьяа тамирчин Гангама нар хамтран энэ сарын 15-наас 30-ны хооронд авиралтаа хийх юм байна. Монголын бодибилдинг фитнесийн холбооны тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг хүртсэн байна. За энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шилдэг тамирчдын нэг Гамбагагийн угалц цэцэг аваргын алтан медалийг хүртснээр дэлхийн хошин аварга цолыг хүртсэн байна. Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 орны 600 гаруй тамирчид оролцсноос Монголын баг нийтдээ 9 медалийг хүртсэн байна. Тэмцээнээс дэлхийн аварга угалц цэцэг эмэгтэйчүүдийн атлетик бие бэлтэр ангилалд аваргын алтан медалийг хүртэж дэлхийн хошин аварга болсон бол Ичин норов эмэгтэйчүүдийн фитнес ангилалд мөн аваргын алтан медалийг хүртсэн юм а. За Монголын багаас мөнгөн медалийг эрэгтэйчүүдийн модель ангилалд Чин зориг Төвшин Баяр нар хүртсэн байна. Хүрэл медалийг эмэгтэйчүүдийн фитнес ангилалд Бадамсуран, эрэгтэйчүүдийн бодибилдинг 70 кг-ийн жинд Сарвалбат, мөн эрэгтэйчүүдийн энэ ангиллалын 75 кг-ийн жинд Жамц, эрэгтэйчүүдийн мастерс ангилалд Дулам архич нар хүрэл медалийг тус бүр хүртсэн байна. За дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид маргааш их орондоо ирэх юм байна. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сувг даваа гарагийн спортын мэдээг үзүүллээ. Та бүхний шин 7 өдрийн ажил үйлс амжилт хүсье. Баяртай. Одоо шин 7 өдрийн цагаагаар мэдээг танилцуулъя. Улгийд шөндөө 14 өдөртөө 4 хэмхүйтэн. Улаангомд шөндөө 22 өдөртөө 15 хэмхүйтэн. Хавдад шөндөө 16 өдөртөө 4 хэмхүйтэн. Алтайд шөндөө 17 өдөртөө 6 хэмхүйтэн. Улаастад шөндөө 22 өдөртөө 14 хэмхүйтэн. Тосон цэнгэлд шөндөө 28 өдөртөө 17 хэмхүйтэн. Баян онгорт шөндөө 20 өдөртөө 8 хэмхүйтэн.
Мөрөн тишиндээ 20 өдөртөө 8 хэмхүйтэн. Хатгал тишиндээ 19 өдөртөө 9 хэмхүйтэн. Цэцэрлэг тишиндээ 14 өдөртөө 3 хэмхүйтэн. Гар хорин тишиндээ 13 өдөртөө 3 хэмхүйтэн. 10 ихээр тишиндээ 13 өдөртөө 2 хэмхүйтэн. Булган тишиндээ 15 өдөртөө 8 хэмхүйтэн. Дархан тишиндээ 18 өдөртөө 8 хэмхүйтэн. Эрдэнэт тишиндээ 14 өдөртөө 6 хэмхүйтэн. Чойр тишиндээ 15 өдөртөө 5 хэмхүйтэн. Сүхбаатар тишиндээ 21 өдөртөө 10 хэмхүйтэн. Зүүн хараа тишиндээ 23 өдөртөө 12 хэмхүйтэн. Зүүн модод тишиндээ 20 өдөртөө 9 хэмхүйтэн. Багнуур тишиндээ 27 өдөртөө 12 хэмхүйтэн. Чингис тишиндээ 26 өдөртөө 11 хэмхүйтэн. Баруун хотод тишиндээ 19 өдөртөө 12 хэмхүйтэн. Чаосын тишиндээ 22 өдөртөө 15 хэмхүйтэн. Мандлгов тишиндээ 15 өдөртөө 3 хэмхүйтэн. Далан задгадад тишиндээ 10 хэмхүйтэн өдөртөө 3 хэм дулаан. Хамбогдод тишиндээ 10 хэмхүйтэн өдөртөө 4 хэм дулаан. Сайн шандад тишиндээ 15 өдөртөө 4 хэмхүйтэн. Замын өдөрт тишиндээ 13 өдөртөө 2 хэмхүйтэн. Харин нийс Улаанбаатар хотноо шөнөдөө 21 өдөртөө 11 хэмхүйтэн байх нэ. Монголын мэдээ сувгийн бэлтгэрэгдэх цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн даваа гарагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Та бүхний шинэ 7 оны ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.